Сонсогч та бүхэндээ орой мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7-ны даваагаас баасан гарагийн 19 цагаас хүргэж байгаа. Үзэл бодлон цэгцтэй уг яриа оновчтой оройтой 2-2-5 нэвтрүүлгийн 2025 оны 6 сарын 6-ны баасан гарагийн дугаар шууд өрхөд бэлэн болоод байна. За студиуд хөтлөгч Ханцаа Амийн хариулагчаар ундрахаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Волейбортын 800 волей хүчил мөн чухал бүхэндээр Лоренц Резиденс төгсөлбөр хамтран ажиллаж байна. Таны ангинд чимэнд хүргэе. За бүгдэнд нь чимэнд хүргэе. Баасан гараг иржээ. Шоудах чинь та нар. Тэгээ Амигч та бүхэнд харагдахгүй байгаа. Учир нь Амигч өнөөдөр чөлөө авсан хоолоогоор оролцож байгаа. Тэрээр байхгүй. Зүгээр хоолоо нэг. Амигч удахгүй ороод ирнэ. Одоо яг орж ирэхгүй л байж байгаа цаатах чинь. Тэгэхээр одоо ингээд BBD BBD бүгд дэлгэцэн дээр гараад ирлээ. Тэрээр гарч ирлээ. За ингээд баасан гарагт хоёр түүх зохиолгодог. Зохиолодогч байхад ер нь хамтдаа ингээд баг болоод зохиодог те. За тэг мэдээж алтан дүрмүүд байгаа. Хоёр толбогдсон сонсогч тухайн багтаа нэр өгдөг. За мөөрхөө хочиг хэлж орж ирнэ. Тэгэхээр нэрээ бол хэлэхгүй гэсэн үг шүү дээ. За тэгээд дээрээс нь 5 дахь өдөр хүүхэд авдаггүй. За тэгээд хийсвэр зохиодог учраас манайхан гой задгаа сэтгээ жоохон инээгээд өвжөлдөл байх юм шүү дээ. Тийм. Яг битэр ч одоо юу гэдэг 5 6 нөхөртэй хүмүүс бол биш шүү дээ. Тэгээд түүхэн дээр бол нэлээд олон нөхөр мөхөртэй болоод ингээд явчихдаг. Тэг чи одоо зохиомол түүх учраас тэгж хамаагүй түүх зохиож байгаа шүү. Тийм бас ойлгоорой. Тэгвэл заримдаа энэ хин чин хинтээ суудсан биз дээ. Салаад өөр хүнтэй яваад тэгээд байгаа юм байна. За эхний сансагч байгаа. Оо зоочлаарай. Байна уу? Байна уу сайн уу? Сайн уу орой минь тийм холбогдсон байна. Орой минь дээ. За гүнжил за хачаашаа солино. За хэм болох юм. За одоо гүнжээр явчих өнөөдөртөө. Гүнжээр яа. Амар солино. Анх холбогдоход яг нэг хүүхдтэйгээ ярьжсэн. Тэгэл тэр нэрээ өгсөн сандраад. Тий. Түүхэд ахаа. За тэгвэл өнөөдөр гүнжээр явчих шүү дээ. Тэгээ. За тий. За гүнжээр одоо юу зохиолох вэ? За ингээ гүнж юм чинь. За манай гүнж болохоор одоо энэ юу шүү түүхийн гол дүр заяа. За. Тэгэнгүүт ингээд сөрөгдлийнхэн дүр нь Ами. За. Төлөгчч маань. За. Тэгээ ингээд таны суух гэж байгаа хайртай залууч нь энэ бүсгөө булаах гээд тэгээ та тэр хайртай залууга булаалахгүй авч үлдсэн тийм түүх зохионо. Би булаацалтж байгаа юм. Та булаах. Би хорн хариулж байгаа юм. Та хорон санаад гэсэн үг. Ами минийхийг булаах юм тийм өөр ордны гүнж болд юм уу яа. Би юу яачаал та. Шулан болчихъя л та. Хор мор өгч. За тэгээд тэг. Энэ гүнжийн цааш нь оруулж. Гүнж болох гэхээр өөрөө шулан болно гэдэг байгаа шүү. За. За гүнжээ эхлээрэй. За би ингээд нэг залууд амар сайн болцсон. Сэтгэлтэй, хайртай. Тэвтэр уулзсан, хоёлаа кино үзэн, гадуур явна. Тэгээ уулздаг байлаа. За тэгсэн чинь хажууд нэг эмэгтэй гараад ирсэн. Тэр эмэгтэй Ами гэдэг. Тэр эмэгтэй Ами гэдэг. Би яагаад гинт гараад ирлээ. Тэр ингээд кино үзэл наацсан гэжсэн чинь тэгээд нэг кино чатар таарлцсан. Театр таарад би шууд булаачих юм уу? Тэгээ кино чатар таараа тэгээд нэг сундаа авч байгаа дасаад чи яагаад. Юу штэ хойлоо бага ангида нэг ингэ сурж исэн штэ яагаад. Хойлоо юу? Тий. Санахгүй өөрөө чи санахгүй байгаа. Би бас тэгээ сануулж байгаа байхгүй. Хүүшээ сайн уу гүнжээ хойлоо бага ангида сурж исэн. Энэ юун залуутай явж байгаа кино үзэж байгаа ма хамт үзье гэж юм. Шууд найл гэж эхэлж тийм штэ. Би тэгэл тэр залуу руу хараад наа чи манай бага ангид байсан штэ. Лаа найл чи юм байсан гэдэг. Эргэсэн охин байж илээ. Тэгэл би бас төгсөгт нь хуулуулаад дуусалж байлаа. Манай гүнж сөрсөн базаа яаж ингэж хэлж чадж байна? Би булаах хэрэгтэй үдээ. Угаагүй би зүгээр гүнжээ юм. Тэгэл дуу болцсон. Манай хүн улаан 0 байсан үнэ. Үнэ гэл. Чимэг авсан. Яг юу юм таарна. Юу улаан 0 байгаа үгүй чинь би танилцтаа тийм байсан гэж чинь бас царлогын дэвтрээ үзүүлж танилцсан гэж яах вэ? Ер нь бол тийм мэдэн штэ юм чинь. Тэгээ харин би худлаа тэгж гин үү наач угаасаа тэгдэг ингээд. Дандаа худлаа хийж байгаа. За би өөрөө кино үзлээ одоо баахан одоо нэг ингэдээс хүүхдэд танихгүй байсан танилаа одоо уулзлаа тэгээд цаг үзэн штэ гэж одоо яах. Цог үзэн. Тэгээ нөгөө залууг яг голдоос суулгаад хоёр талд метрээс суугаад үзэж байгаа байхгүй. Ямар юу. Залуу найч байсан баг. Тий. Тэгэл ингээл энэ хоёрыг ажиглаад байсан. Ер нь бол шинэхэн юм аа. Бас нөгөө бус нийтийн актер ялуурахгүй. Яг сөрөг талын дөрөв. Тэгэл би бодож байгаа. Надад бас боломж байл. Энэ тун давгүй заллаа. Надад таалагч би аавна. Ёо. Чи өгнө. Чи минийх болно. Бодолч юм уу ингэж хэлээд байгаа юм бодож байгаа. Гайхлаа шүү дээ гүнж рүүгээ харж хэлээд байгаа юм л гэж бодлоо. Би дотроо бодож байгаа л гэдэг арайд байдаг.
Дайрж байгааг нь өөрөө бол мэддэг байгаа шүү. Одоо яг ер нь ингээд ханд мэдэгдээд байгаа байхгүй юу? Айгүй юу бас хандраад байгаа юм шүү дээ. Тэгэл та хоёр юм гэсэн чинь нөгөө залуугаас нь би асууж байгаа. Та хоёр юм эрт юм гэсэн нөгөө залуу үгүй бид тэрийг одоохондоо найзууд л гэж. Тэр надад бүр 100% боломж гараад ирж байгаа юм чам. Хүүшээ тийм үү? Али Facebook дээр хоёлаа ингээ юу яа найз олё л доо найзаа. Найзлц тэгэл. Нэ манай хүн дугуулаад байсан. Энэ алдах гэдэг байхгүй. Надад өгчих юм уу шиг зүгээр. Байна уу? Бан. За яг хаа авал өгсөн үү? Үгүй юу ч тийм амар өгөхгүй. Тэгээд би цаагаар чинь зөндөө олохор гадгаа сууж байгаа байхгүй. Яла хажууд нь киноч ядард харах гээд те гоё мөрөнд гатгсан модгос игээл. Гоё мөө. Ямар юм байж. Гоё мөө. Залуу гоё л. Харин тэг одоо яах гэж ингэж нөгөө талаас нь гүнж нөгөө гоё. Яа гихүү одоо яа гихүү. Би гоё мөө энд хурж үзээгүй байсан байхгүй юу? Тэгэл алдчихж байгаа байхгүй. Би хурж байгаа. Тэгэл би чинь хүш назаа унаа мунда задлаа дүүфүү яах вэ? Хамруулж ийхүү. Амар найрд юм бэ гэж тоо. Ямар амар гоё ниснэ одоо ундаа амрууч нь судгая гэж. Амнаас ч нөө юм уу? Бараг энэ яг батараа минь нэг. Чихээ юм уу? Нөгөө манай нөгөө залууч бас дэлсүнд нөгөө Америкч маяла дасти. Тэнд дөрөөр за заамч авчаа. Гөвчж. Надад байн захиа. Нөгөө талд нөгөө гоё нийлцээ өөр залуу. Хоёрыг ч зүг. Хоёр залуу юу? За ингээд би ямар ч алалцах шаардлагагүй. Тийм байна. Их ч юу нь бол манай гүнж хоёр гоё илгэж байгаа нэг илүү эсрэг өгчөж байгаа юм шиг. Манай хүнд ер нь цаадан запас үнэ. Сөрөг дүрний гүнж маань байсан шүү. Тийм биш. Зүгээр дургүйсэн залуу надад өгч байгаа юм шиг. Яа энэ гоё нь илүү гоё юм байна. Яаж салъя та гэж бодож яхад би авчиж байгаа. Гэж тайлбар. Амнаас ч ой гэж одоо. Бараг авчиж байгаа юм шүү дээ. Тийм манай хүн ч санаа алдаад тийм. Ямар гоё байсан бэ? Өгөө бүр тэгээд нэг ашгүйдэг зайлцаанаа өмөрлөө. Нэг илж өгөөл амидаа өглөөдөө гэж. За гар мараа хөргөчж байгаа юм байна. Ер нь өрсөлдөөнгүй салбар шүү дээ. Тийм байна. Игчнэр бол гоё уучраа олд юм байна уу? Тийм дороо штэ. Тэгэл манай хүн чи цаана бэлэн байгаа штэ. За чи надад үгүй байгаа гэдэг ингэ байж байгаа штэ. Би ард нь суралцсан. Ингэж хэлд юм уу? Ингэж амнаас нь ууй гэж хэлд юм байна. Тэгээ штэ миний одоо тэгнэ. Одоо ундааныхаа тагийг нь залуугаар заа. Ингэж би гаж дунтай юм бэ. Залуу хараад гоё нийлэлээрээс байж за чи байж би ихлэ гоё нийлж үсттэй. Игч зааж өгсөн. Ами игч гүнж хоёр заавал гоё нийлж байгаа суу гэсэн. Бон зодоо баг хүчрхийл ирд яв. Харин тийм. Яа. За баярлалаа гүнжээ. За баярлалаа. Дараа нэрээ бодоод ороод ирэхгүй. Тэгээ харин тэгээ нэрээ нэг өөрчлөлтөө өгөхгүй байна. За баярлалаа. Арай сайхан өнгөрүүлээрэ. Хоёр өдөр сайхан амраад ирээрээ. За баярлалаа. Даваа гарагт уулзъя. Орой шууд харин шүү хоёроо. Тэрээс нь гоё илт юм санагдсан. Бариг хаалах юм уу? Игч чинь 5 гоё илт. Сонгол юм уу ааш гар мартаа 5 гоё ам игч дөрөвдөө би нэгээ илгээл гавчлаа барьсан тий. Гоё нөө. Сонголт байна. Ямар юм игчнэр вэ юу? За баярлалаа. За баярлалаа. За. Тэр залуур айсан. Хайхаас яадтий. Хоёр талаас нь гоё мэдсэн. Чи миний хаа чи амнаас ч гоё юм гээд мэдрэл мутаагүй юм байна. Хуулцчаад. Юу. Шууд зогтаах байх. Чихээ эвгүй найралт юм шүү. За хамтран ажиллаж танилцуулъя. За фолловертэй 800 фоллоу өчлөг танилцуулъя. Нэг хөөх юм савлгаатай. Яг юм gaashil тэг авч явахад их авсаарах юм байлээ. За фолловертыг бид ихэвчлэн жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхэд зөвлөдөг. Гэхдээ хүүхдээ болохыг хүсдэг гэр бүлүүд ч гэсэн хэрэглэх хэрэгтэй байдаг бах нэ. За амьдралын яг энэ чухал үе мөчд болохоор B витамин, D3 витамин, йодын эрдэс бодисыг зохиох хэмжээгээр хангах нь маш чухал болчихж байгаа. Жирэмсэн болон хөхүүл үед энэ бүгдийг хангахын тулд олон төрлийн тэнцвэртэй хооллолт, эрүүл амьдралын маяг онцгой анхаарал хандуулах хэрэгтэй болдог. За тэгсэн чигсэндээ бид нар хоол хүнснээс олигтой витамин ерөөсөө авч чаддгүй маа л да. За жишээ нь гэрэл мэдрэмтгий фоли хөгжлийн витамин B12 байна. Угаасаа ховор байдаг йод байна. Витамин D3-ыг ихээр нэмэгцэх хэрэгцээг бүрэн хангаж чаддгүй байх нь ялангуяа амтны гаралтай цөөхөн төрлийн одоо хоол хүнс хэрэглэдэг хүмүүс бол витамин D, витамин D
тэгээд эрдэс байц хэрэгцээг зөвхөн хоол хүнсээр авах гэдэг бүр хэцүү болчихж байгаа. Тэгэхээр заавал нэмэлтээр авах хэрэгтэй л гэсэн. Тийм ээ. Энэ тэгээ савлгаа нь үнэхээр амар юм билээ тийм авч явахад одоо бид нар чинь хэлж байгаа юм март санаал тийм би жишээлбэл ингээд нэг олон имийг хайчилж мажлаа саунд ихээр дараа нь цүнхэн дотор ингээ хаа нэгтэй гэсэн жижигэн ширхэг юмуд гарчаад байдаг. А тэгэхээр эн чинь ингээд аюу савлгаа намар одоо ингээд ногоо нэг юм дардаг гэсэн ба. Тэрэн дээрээ нэг дараал ингээд шууд доош руу гасгал цутгарна гэсэн юм байна. Яг нэг ширхэг л гарч ирдэг тийм олон гарч ирэх байгаас амар савлгаатай юм байна. За тэгээд энэ полипортог хизээ одоо хэр удаан уух хэрэгтэй вэ гэхээр жирэмслэлтийн бэлтгэлийг оновчтой болгохын тулд гэр бүл төлөвлөж эхлэхдээ л энэ полипортог хэрэглэхийг зөвлөдөг юм байна. За тэгээд 800 микрограмм полийг хүчил агуулдаг учраас энэ нь витамин B9-ийг хурдан өгөөд найдвартай хуримтлуулахад тусалдаг байна. За тэгээ жирэмсэн үеийн полийг хүчил витамин D3, витамин B12, йодын өсөн нэмэгдсэн хэрэгцээг хангахын тулд жирэмсний 12 дахь 7 хоногийг дуустал энэхүү шахмалыг хэрэглэхийг зөвлөдөг юм байна. За тэгээ жирэмсний 13 дахь 7 хоногоос хойш хугацаанд ч гэсэн та энэ полийг хэрэглэж эдгээр дутээдээ хэлбэрцэн шинэ хэмжээлийн хэрэгцээгээ хангах боломжтой байдаг юм биш үү? За хөхөр болж байгаа буюу нэраа өгч зөвхөн ээжийн сүгээр агуулгадах шимт ижээлэл авдаг учраас полипортыг хөхөр холохдоо хүүхдэд болох хүртлээр хэрэглэн зүйтэй юм билээ. За тэгээ жирэмсний витамин гэж явдаг поли уучлан дээрээс нь поли хүчлийн хангамж хангалттай байхын давуу тал нь юу гэхээр дархлаад зөв тогтох нь байна. Дээрээс нь цусан дах гемоцистины тэнцвэртэй төвшин нэмэгдүүлдэг гэх нь ядаргааг бууруулдаг байх нь гэх мэтчил маш олон давуу талтай байгаа. За B12 буюу дэмжигч витамин агуулдаг байх нь витамин D3 буюу нарны витамин гэж хэлдэг байх нь бид нар нарнаас витамин бараг л авч чаддаггүй шүү дээ. Тийм шүү дээ. Йод байна. За дээрээс нь лактоз, фруктоз, цавуулга, бодогч бодоос, хамт оруулагч, нано жижиг хэсэг амтны гаралтай бодис рүүсээ агуулаагүй. За дээрээс нэг гааш гэлбэртэй. Дарахад дараад л болоо явсан. Тийм. Хэдүүлээс нэг юм хайрцагтай гааг мэдчих яг тэрнтэй төстэй гэсэн үг. За ханаас судалдаж авах вэ? Фарма сүлжээ, эмийн сан болон бусад бүх сүлжээ эмийн сангууд ороос худалдаалагдаж байгаа. Холбогдох утасны дугаар нь 77 тэгтэг 8166 77 тэгтэг 8166 гэсэн дугаар нь Social аяг нь NG United Farm гэдэг хайхаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Поливортай 800 поли хүчлээлээ. Баярлалаа. За урагшлуулан эфирийн шууд татас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй дараагийн сонсогчийг би юу байна уу? Байгаад л тасарлаа да. За эфирийн шууд татас 77 77 38 83 77 77 88 30 байна уу? 38 83 77 байна уу сонсогч радиогоо унтраагаарай. Байна уу? Радио унтраагаараа сонсогчоо. За гэж хин бэ? Хүүхэд байна уу? Хин бэ? Тийм баг шүү байна. Улаан хүчин байна. За улаан бич багтаа нэрээ өгөөд гарнаа. Миний гооч штэ дүүдний хүүхдээс идэ өгчихгүй. Маасан гарагт үнэхээр болдгоо маа. Тийм, дөрмийнхээ дагуу л явна да. Минь дөө юу яачих? Нэрээ болтیں۔ Босод өдөр нь болно. Тийм. Бос дөрөнд болтیں۔ Тийм, бүр бүхэлдэн 4 өдөр болно. За багтаа нэрээ өгчих харин. За. За тэгвэл хэний багт орсон бэ? Чанцаа их чихэ багт орсон байна. Тэгвэл угаасаа хуучнахаараа чанцагийн хөөрхнүүдийн баг өгнө. За тэгье. За би нэр нэг юм хэлчих үү? За өнөөдөр ингээ Улаанбаатар төмөр замын uuсан өвчсний 76 жилийн айн баяр байхгүй юу? За. Тэгээд Улаанбаатар төмөр замд ажилладаг бүх хүмүүстээ айн баярын мэндийг хүргэх гээд тэгээд баярын хүргэж байна. Баярын хүргэж байна. Тэшүүлж байна. Мундаг штэ чи нэрээ. За баярлалаа. Арайг сайн өнгөрүүлээрэй. За. Манай хүн өөрөө баг энд ажилдаг юм харин Улаанбаатар төмөр зам юу лээ би том үнтэй ярьж байгаа байлгүй гэж бодлоо шүү. За дараагийн сонсогч байна уу? Сарчлаа. Эфирийн шууд татас 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө хэлтэн. Үгүй юм хэрсэн шүү те. Хөрхөн сэргэлэн. Ярьж марж байгаа тэр үгийн баялаг маялаг нэг quadractor. Байна уу? Ярьж марж байгаа тэр үгийн баялаг байна уу? Байна уу минь? Рамин. За, хинтээ холбогдсон бай. За, хата нэрээ өөрчлөнө. Ямар нэртэй? Шаргал төв байсан. Тий одоо юу өөрчлөх юм бэ? Одоо эрч хүч чадгаа. Эрч хүч. Аха. Би тэгсэн алидын шаргал хүчээр шаргал төв. Попор идчихлээ нэрийг. За. Эрч хүчээр болголоо. За манай багт орсон төгс цохоход билнэ.
За бэлээ. За хоёлаа хамт төгсгөө. За тойрыг ингэнэ. За пицца хүргэлтийн цагийн ажилд орсон шүү. За бит хоёр. Тийм тэгээд нэг газар их хэмжээгээр пицца захиалсан хоёрын хүргэлтээр явж байгаа. Тэгээ хоол байдаг ус өрсөөд пиццануудаас нь яг гоё ингээд хувааж аваад идсэн түгцээ эвлүүлээд тэгээд тэр нь баригдаад бөө өрөнд орсон. Ямар буянд бузартай тэрнээс нь идэх юм уу чивтэй. За тэгэл идэн штэ. Нэг тийм хөөрхөн бичлэг яваад. За. За би энэ шаргалт үеийн ирчүүч эгчтэйг хамт пиццаны газар ажилд ороод манай эгч чинь өөр ажил хийдэг гэж жагаад чанцаа хоёлаа юу наад радио хай угаасаа бүтэхгүй газар юм шиг байлаа мэд хоёлаа пиццаны газар орох гэнэ. Тэгээ хичээгээ. Тэгээ хамтдаа бид хоёр чинь пицца өргөлтөр явах болоо. Манай эгчтэй намайг бол туршлагатай 20-30 пиццаг бол нэг хуруунд дээр л тогтоог аваад шүү. Тийм учраас би эгчээсээ суралцах гэж байгаа нэг хуруу жоохон гэмтэлтэй байгаад байгаа. Тэгэл эгч юу ааж вэ? Мэд хоёуланд нь баг 100-аад пицца захиалгаар ирсэн байна. Хоёлаа явъя л гэж. За тэгэл пиццагаа аваад хоёлаа явлаа. Явсан чинь замдаа төгжирчдгийг. За тэгэл яах хоолоо идээгүй явцсан байдаг. Тэр үнэртэй байдаг. Одоо хоёлаа яах вэ? Тамарлал алж байгаа шүү. Би бол машинаа барил дуугүй юм алаад байдаг. Тэнгүүтээ би чанцаг юм байгуулөө. Тийш тэг чи хамт чанцаг дуудаа зохиолчтой та чи хинтэй явах. Чанцаатай хэлж байна. Чанцаа миний дөө өсөж гэнэ үү гэсэн чинь манай. Би ч бүр өдөөс өс яг өсч өгчтэй. Би яг өсөж өгөх гэж хөөрхөө бас нэг амар идэхгүй байгаамаа. Ихчээрээ хэлүүлэх гээд байгаа юм. Ер нь жоох ихчээр тугдагч гээд дүүлэн боловч тугсаа байх гээд ба та одоо туршлагатай хүн та одоо тэгээд өрөөд мэдгээл тэгээд шүү намайг туршлагатай. Энэ муу ястан нэг актер өгч бас намайг туг тавих гээд байна гэж бас дотроо бодлоо. Тэгингээ их өргөдөө таам чи за дүүтэй ер нь нэг төсмийг аваад хөнгөтэй нөгөө төбөөрхийг эвлүүлчээд мэдээдгүй юм л та гэж яцдаг чим билүү гэж бодлоо. Тэгснэ дүүтэй хэлж авахгүй. Хоёлоо ер нь ингэчихүү гэж тэглээ. Хичээ болох юм уу гэж байна. Би амар өсөд ингээд үстэй ингээд гэсэн чи би ч өсөд л юм л та гэсэн чи ингээд нэрэл өсчихсэн бүр нэг тийм царай шүү. Царай. Миний царай нэг өсгөр царай тааш шүү. Тэгээ би тэр жоохон турцсан байсан. Би турцсан байсан тий. Тэгээ би чинь бүр яг юм гураацсан хоолоогоор гуйсан баг. Ихчээ надаа ер нь арын суул руу гэлс үсрээ зохицуулчаа штэ ихчээ гэдэг. Тэг чи минь дүү хэрэг хийдгийг гэхээр за хоёулаа 20 пицца л идчихв. 20 л янзлчихэл да 100-аас гэж тэглээ. Араас нь дундаас гарч явах гэдэг юм уу? Би 20-оор нэдэхгүй шүү дээ. Хоёрыг аваад чимээ гэж авах гэж байгаа юм чи. Юу яа чи 100-аас 2 ширхгийг л идэх гээд байгаа юм уу? Тэгээ одоо ид хэмжээгээр идэнэ үстэй. Ерөөсө 2-оос илүү нэг идэхөө. Нэг хүн 2-ыг идэхэд болно шүү. Одоо ингээ хэлчихэр чи надаа. Би тэгвэл 5-ыг идчих болохгүй юу? Тийм амар уу. Би тэг 5-ыг идэнэ гэж юу. За тэгвэл би өдөр тэгэл зөвшөөрөхөөс өөр аргагүй болчихж байгаа байхгүй. Тэгсэн манай битүүр унж авсан машин дотор камертай байсан байлээ. Хуруу мурууга долоогоо ямар гоё ням цанцаа эд миний хүү амрууга хийгээ. Хуураа хурдтаа өөдөө над руу дуулаа ирж байгаа байхгүй. Хоёулаа нөгөө камера хараагүй баригдчихдаг одоо алаасан. Тэгээд за одоо тэгээд дүүсээ эрэг за их чин төлчлөө яшиг. Зүгээр. Тэгээ бид хоёр чинь 100 гуулын өөртөө идээд. Цалингөө нэг дүүрсэн эрэг гэхээр би чинь дайрцсан. Тэгсэн чинь манай дарга камераар хараад залгаж байна. Хөөе та хоёр бүр юу хийгээд байгаа юм наана гэлээ. Биний бүр гошоо баах юм наалдсан бэ. Яасан бид хоёр яагаад жүжигтэй ахаа гэл тэгсэн. Их чажуунаас нь мэдөө наанасаа кетчупээ чулууд гэж байгаа бүр улам баригдаад. Эхөө өстө дээр үйлдэл дээрээ баригдчихлаа штэ та хоёр. Тэгээ одоо үйлдэл дээрээ баригдаад одоо яах вэ? Тэгээ үлдэгдлийн авч өгчөөд нөгөө зүүн пицца авах гэж байгаа хүмүүсээс одоо гуйлаа да. Тэгээ очоод уучлаарай ингээд манай дүү амир үгүй юм аа гэж намайг тэгсэн шүү гэж. Бас тэгээд яг цагаад болохоор бас дүүгээ бас өлөнгөөр дуутахгүй л тээ. Тэгэнгүүтээ ингэжтэй айгу айхтар санаа. За миний айхтар гэж яах юм? Дуршлагтай ихч гэдэг байгаа шүү. Би чинь олон идчихсэн баха надаас өмнө юу нээсээ олон идчихсэн. Зүсэл бүр хийдэг зүсэл дээр хийлэн гэдэг байгаа байхгүй. Юусаа энэ мэддэг юм байна энэ салбартаа. Зөө ерөөсөө манай салбараас гарсангүй дараагийн салбараас 20-ыг авчираад үгүй. Энэ их туршлагатай хүн байна. Манай салбараас 100 бол гарахгүй. Бидний хүчин чадал манай салбарт танахыг хилээд өгсөн юм аа. Одоо араас 20 ирж байгаа л гэл
хэлхээс арга байхгүй. Тэгээд амар иддэг хоёр хүүхэн орж ирээд 20-ыг идсэн юм аа. Тэгээд жоохон хөрөлцөөнд багтаа материал дууссан байсан гэдэг. Их ч аюу гоё зохицуулчихжээ. Тэгээд зохицуулаад нөгөө газарт хэл амгүй, өөрснөө ч актер хэл амгүй. 20 бизааныхын мөнгөний өгөөд авчиж байгаа юм чи яах вэ? Тэгээд аюу сайхан л дууслаа да. Бид хоёр яг өрөнд орох нь орсолах тий. Яг уу тэгтээ гэдэж садгалаа гэж. Энэ хооронд яг гэдэж садгалан сэтгэл садгалан явж яхад л тэгэл болоо ш. Тийм штэ. Тэгээд тэгж бодонгуудаа л өрөөсөө за яадгийг гिचээ садгалаа дүүгийнхээ сэтгэлийг садгалаа болоо штэ. Хоёр нийлж хоол хүргэлтэнд явмаар гоё юм бэ. Юу ярьж байгаа би үнэхээр ийм гоё ихчтэйдээ баярлж явдсан штэ. Одоо удахгүй Монгол хоолны бизнес, Итали хоолны бизнес удахгүй паста руу орно л гэдэг. Хойшуурлаа орно гэж байна. За хойшуур ихгүй ядаргаа. За бас голонгоо. Манай ихч чинь толгой штэ миний одоо нөгөө юу тийм ээ те толгой капач байна. Би чинь нөгөө мөрнөөс доош л хариуцсан байгаа. Ихч юуг нь би тийшээ тий. Тэгээд үсгээс ахаа явсан да. Сайхан байсан. Энэ үед би алидээ тавыг хулгаалаад машинтаа хийцэн байх үед нөгөө би цанаас нь. Одоо энэ талаар ихчд үтэй хэлээрэй. Ахаа тав дутцсан байх шүү. Нөгөө ахаа тав дутцлаар нь одоо санаа зовд гисцийн өсөхгүй сэтгэлийн бас муухай олгочихгүй гэд хүн өгч явах чи араач тэгэл дотроо л бодоод тэгэл төлсөн шүү дээ. Ихч манай ийм гоё дотроо л бодоод байдаг байхгүй аюу гоё. Тийм байна хэлэхгүй. Би бол ингээд нэг удаа л өнгөрөө шүү дээ мэдээ. За дарамт ирлээ шүү. Их идэж байгаа юм. Тийм байна. За. Одоо өөр хүүхэнтэй бизнес руу орлоо. Ами их чи спагеттиний бизнес руу орно. Дампуурх юм байл та. За баярлалаа. За арай сайхан баярлалаа. Арай сайхан өнгөрөөрэй. За штэ. Хоёлоогийн нөгөө нэг саяны кафед ордог пицца санаанд орчлоо. Тийм штэ. Манай ажлын хажуудалд байдаг пиццаны газар битээр ороо. За ороо цааш юу усныг их ярьчихгүй. Өсөж өгч байгаа. Цайны цагаар өсөж өгөх гэж юуж идэг. Идэх юм байна уу гэж орсон чи нэг пицца байна хувааж идгээд өгсөн штэ битээ. Тэгсэн өнгөө өгсөн битээр штэ. Тэр санаад хөөрхөн хүүхдүүд байна гэдэг. Өстө хөөрхөн өлөө хүүхдүүд. Үгүй дээр идэх юм байхгүй гэсэн тэр. Юу жагаагүй те. За фэри шататас 77 38 88 30 дугаараа таны өмнө хэлдэг. Манай энэ улаан бүчиг яас хөөхөө охин байл хин маань хүү юм байгаа маа. Хүү шүү. За дараагийн сонсогч. Банан. Арамин. За Супермен багтаа нэр өгөр. Багтаа нэр? За. За ялахын төлөө. За би энэ чи ялагдахын төлөө болгочноо. Асуудалгүй гэж. За. Би чи юу базаанд яваад байгаа юм шүү. Эйгүй байгаа штэ. За энэ болоос идэвсээ алиг өгөх вэ? Мангарал зэттэй. Наадаа өгчгүй. Наад ихний хасны хоёр дахь нь. Хоёр дахь нь наад хоёр дахь нь бол гэр бүлийн хэрүүл байгаа шүү. Би тэр хэрэлт. За яах юм. Наад чи би буруу арчиж тий. Дараачихын цасан шуурганаар нэгэн төрөөд найз нь олж авсан төв. Цасан шуурганаараа өвөл. Одоо нэг нь ингээд хоёулаа хамтдаа гадуур явж байхгүй юу? Тэгээ нэг мэдсэн цас орсон цасан дунд найз нь туранхай найз нь харагдахгүй алга болоо тэгээ нилээ хайж байгаа болсон төв. Би бол олдохгүй байх гэж байхгүй. Тэгэхээр одоо би бол хаанаас ч гарсан сайхан харагдана. Энэ нөхрийг л одоо яачих вэ? Цасан шууруулчих. Шууруулаад олдоо гэж. За. Намайг төлөвлөсгөж байгаа юм уу? Тэгээ би төөрөх юм уу? Би бас тийм за За эхлэе. За нөгөө Супермен гэдэг нөгөө ажлын гадаа нусаа эдсийн зогсчихсэн шүү дээ. Тэр үдээр чинь нэг гэртээ орсон. Ороод тэгээд одоо хамтран амьдарч л байгаа л да. Босон болоогүй хэрүүлээ гээл. Тэгээ байжсэн нэг өдөр гадуур гарч нэг хоол моол идийгээл тэгчихээн. Тэгэхээр заа гэдгсэн чи гадаа цас шуурж байна. Хүүшээ гадаа цас шуураад байсан чи үгүй энд ойрхон гой хоолтой газараа явъя л гэд болтгоо. Тэгэл нөгөө хоол нь бас их онцгой олон төрлийн хоолнууд гардаг. Ялангуяа тэр нөгөө холимог пиццаны хамттай. Тийм. Тий. Гэсэн. Намайг л дагуулж явах гэдэг. Итали юугаар гардаг. Тэгэл одоо чамааг дагуулж явах гал гэсэн чинь чи явж өгдөг аа. Цааш шуураад байгаа юм чинь те би. Шуураад байгаа чи би одоо хараад байгаа байхгүй ингээд. Юу хараад? Тэр пиццаны газрыг хараад байгаа байхгүй. Шуурган танд төсөөл ингээд баг зэрэг хараад. Нүдэрэ төсөөлөд байгаа байхгүй. Яс юм дээр тэр пиццаны газар бий. Нэг алхмыг урдгч харагдахгүй шуурж байгаа штэ.
Тэгээ яг нөгөө би хитэд явцсан болохоо баримжаалаад байгаа байхгүй. Юу юугаа хийсэд алдчихгүй гэж явна гэж бодохгүй хараад байгаа байхгүй. Хийсэд алдхаа. Гүрийгээл тэгэл санжаандаа ганцаараа гарлаа л та. Намайг гоод гахгүй болохоор. Тэгээд би цаа аваад ирээхээ гарсан. Тэгээ би яваад ирөө гэж нэг муу 50 тор бараг гарсан юм аа. Торны пицца ичиг гэдэг яг. Тэгээд одоо гамбирны газар байсан юм шүү баа. Тэгээд гараал явлаа 10 минут боллоо байдгүй. 20 минут боллоо байдгүй. 30 боллоо байдгүй. За энэ ирэх хугацаа болчих байгаа байхгүй. За энэ нэг л болохоо байлаа энийг юмс та нэрээ хар цасан шуурганаар заавал пицца идэн мэдэн гээл дайлжганаал гараа явсаа гарахаас гэл араас нь гарлаа. Тэгсэн чи би ч одоо ингэж дотроо болол явчмаар санагдсан чи нэг мэдсэн чи төөрөөд алдчих. Хаана яваад байгаа ч мэдэхгүй нүүр. Дахиад нөгөө нус мус тайлга хөлтчих. Ямар хэцүү юм бэ? Тэгээд баг 4 үллээ. Тэгээд нэг юм чигээр замаар яваад байгаа мó өксүр юмор яваад байгаа мó мэдэхгүй нүүр юу ч харагдахгүй байна. Яаж жоохон нэмгөө өвттэй гарсныг хэлэхөө бүр салганаа дараад хэллээ. Хөлтөлийг хэлж байгаа юм л тоо. Тэгэл би араас нь гарлаа. Гараал яасан чи нэг голгүй хөрхий урдлын тоглоомын саатал ирлийг дөрүүлсэн бүлгөөл. Би дай юм биш үү? Дай нэр гэж хэлж би гайхаад энэ одоо юм маань дөрөв хөлөлдсөн юм манай нөхрөө нохоо юу гэдэг. Нэг үндсэн дөрүүлөө. Тэгээ би энэ одоо нөгөө тороо хийсэгцээ хайгаад байгаа юм бол юу тороос хийсэгцэн юм. 50 дор барай гарсан. Бараг нөгөө бууж өглөө гэдэг юм шиг. Тэрийг арай алдсан юм бах та. Тэгэл хайгаад явсан бах та гэд очлоо. Би нөгөө пиццаны газар гадна талтай нэг төмөр уюутай байсан. Би тэрнээс бариад авчлаа гэл яг пицца бол орхондоо л гэл нөгөө төмөрнөөс татаад байсан байхгүй. Тэгсэн тоглоомын талбай дээр чи хүүхдийн тоглоомын талбай ээж төрнүк маягийн юм байсан юм байлээ. Тэгээ яг хоо тэрнээсээ татаад хэрэндээ тэр амар хүчтэй салхинд хийсч гэ тогтлоо л доо. Тэгээ би очиад зүгээр очиж байгаа гачаад хөө юу хийж байгаа амар хүчтэй салхинд наамыг зүг зүгээр алхаж шин тэр зүг зүгээр хашгираад байгаа шүү. Тэгвэл аамыг зүг зүгээр юу хийж байгаа юм шинэ би тавар тийм лагш юу хийгээд байгаа бэ чи хөөе тор мор алдсан юм уу энд юу хайгаад байгаа юм гээл тэгтээ. Би нөгөө тороо нэг тороо олдог хоёр тороо авчихсан нэг маань байгаад идэг гэ. Төмөнөөс зурцсан носонд ингээ гоожсон хойшоо хийсэд хөлтсөн. Тэгээ нэг юу бас царай алтаад бас нэг тороо зуурч. Тэгсэн чинь нөгөө бэлэн мөнгө болгон картаа болтгоо тийм хайцсан гэсэн чинь авах юм байлээ шүү дээ. Гэрээс авч гараагүй юм байлээ. Хайцсыг надаас шууц хулгай орсон юм шүү. Гэр дотроос хулгайч яа. Уг нь ойрхон харагдчихлаа нэг цагдаа магдаа дуудаад юм олчих санаатай. Танилаа хараатай. Нэг хулгай байна. Тийм дотроос шүү ойрхон муу ингэж алуулдаг байхгүй юу. Түрүү харган шуугийн гонцодээс одоо хулгайч олчихж байгаа байхгүй би тэ. Хүү штэ харган бишээ маш үтгэлтэй. Жаахан маглах гэж. Тэгээ би ч нөгөө хит турахгүй болоо миний ээжүүд л маглах гэж байгаа байхгүй. Би бол чи буруу яриад улам дордоод. Тэгээ одоо нөгөөдгөө чирээл гөтлөөл пиццаных нь газар л өгсний чи карт март гэж аваачгүй гарцсан араас чи барай гараад ирлээ гэд. Тэгээ тэр пиццаных нь газар л орж пицца авсан штэ. Тэгэхгүй бол энэ тавьчихал хийсч гээд байгаа юм чаа. Тэгээ нөгөө яж хаа пиццаны газар сүүлийн нэг гологдол пиццагаа л өгөөд. Айгуу гомд. Чи л орё гэж ороо үсттэй өөрөө. Тэр чи яг нөгөө сүүлийн нэг хүн захиалга аваагүй жоохон хөрцсөн пицца байсан гэж тооцвол амттай байсан тий. Хөөргө хүүхэд шиг бэ яасаг харин амттай байсан те энэ жоохон яг муудцсан л юм байна гэдэг. Бүр тэгээд тий. Жоохон хөрцсөн байна. Одоо сэтгэлийг нь одоо амттай байлаа л гэхээс тэгэхгүй бол одоо тэгээд буцаад ямар шуурга байгаагүй юм байлээ л дээ. Зүгээр л тэр чи одоо 5 алхмын зайдал би хийсэн юм байлээ л дээ чаваа. Тийм гэрээсээ гараад хийсэн байгаа. Ямар хийсэн залуу 3 алхаал тоглоомын талбаанаас зуураад хийсэн юм байлээ. Тэгээд би гарч ирээд тэдэг дөрөв үлсэн юм ойлоод өвдөж байгаа. Йоо яа хэцүү нөхрөө. Чи мөхөө хөлдөөгөөд боо юм болсон шүү дээ. Одоо энэ чи гаргахаа больс. Тийм 100-аас л гаргаа.
Хитэн Одоо үйлрэл. гарч эхэлж байгаа шүү дээ. Өвөл тийм ээ. Өвөл Өвөл гараад хоёр алгаал хийс чинь. Би олж авахгүй. Тэгээд нөгөө тоглоом идэл бад ирэл байж Тэр идэг. яг хүм уу юм. Бараг сүнс юм биш үү? Мануугаа юу. Нэг л би осолдохгүй л нэг амтай юм байж идэг болсон шүү дээ. амтай юм байж идэг үү? Харахад хүү юм аа хүү юм. За чааваа. Тэг яг нэг жоохон ярьдаг те. Тий, жоохон Санаачлаг гаргана тэгээд Санаачлаг. чадахгүй шаа. Юу ч чадахгүй. Гэтэ санаачлага сайхан. Хараа пицца идэх. Тэгэл одоо би гараараа Хараа өнөөдөр цөв идэх гэл айгу санаачлагтай. нөл санаажлаа гараас нь гарах юм ийж аахгүй. Их өөр юмтай. Сэтгэлэн сайхан юм та чаавас тий. Тэрэнд нь болж хажуудаа байлгадаг юм дөө чаавас. За холбогдсонд баярлалаа Супермен. За баярлалаа. Бараг сайхан Амжилт амжилт хүсье. За баярлалаа. Дараа нь гой баатарлаг түүх зохиолгоно. Би энэ зохиолоо биччихгүй яг уу. Чи биччихэ. Бэлдээд ороод ирвэл зүгээр юм байна шүү. Тэгээ би нэг бэлдэж үү. Дүр дээр данд орж ирэх. За тэгнэ. За баярлалаа. Та хоёр хоёулангийн байх хувилбараар бичиж орж ирнэ. Тэгээрээ. Баярлалаа. За. Инээс минь үлдэхгүй юу нөө. Та хоёр хойл Манай Супермен нэр үнэхээр гоё ах шүү. Яг ямар зэрэг дүн байдаг вэ? Уулзвал бараг илгээ өрчлөө нэг баха. Арай тийг баг тий гурлаа нийлж байхын түүх зөхөх байх. Жинхэнэ хоб боцмаар ах шүү. Түүх яг нөгөө. Ах ч юм уу дүү ч юм уу мэдгүй дүүч байж магадгүй л байгаа. Эрэгтэй ч юм бэ. Би хөвчсний хэлгүй. Ямар ч өөр хэлээд осолдохгүй ярина гэдэг. Дээр нэг эмэгтэй холбогдсон чи би ямар гоё ах вэ гэж. Нөгөө би эмэгтэй шүү. Ямар гоё ихч вэ таа чи. Өө өстө нэрээ Нэг л ах ихч гэсэн энэ одоо ер нь дүү болсон баг шүү бүгд. баг байг болоо. Бараг дуусан. За чухал бүх хүндээр Флоренц Цэрцэдийн зохицол бүрхтгахыг танилцуулъя. Та 50 сая урьдчилгаагаар байртай болмоор байна уу? Байна их чи өвчөөл юунд ч орно шүү нэрээ. Үнэн өвчөөл дүүн майханд ч хамаагүй тусдаа гармаар л шудрах хэлгээд нэр. 50 сая урьдчилгаа байгаа мó? Байхгүй шүү. Байна уу гэсэн. Байна. Мөнгө байна уу гэдэг юм. Яах гэдэг юм бэ та? Тэгвэл нь байртай болох гэдэг. За. Би 50-ыг бол цуглуул шүү дээ. За тэгвэл Флоренц Цэрцэдийн хотхны зүгээс танд хаан жоохгүй цоошин төлбөрийн явдлыг санал болгож байгаа юм. Оо вау. За энэ нь 5 6 7 сард байртай болох амархан боллоо гэдэг Оо урайтай. яа на одоо доллар бол зүтгэх гэдэг дүүн. Зөвхөн нэг удаа урьдчилгаа төлөөд гэрээгээ байгуулна заяа. Тэгээ урьдчилгаан сар бүр дараах байдлаар өсөх юм байна. 5 сард 50 сая, 6 сард 60 сая, 7 сард 70 саяыг төлөөд Флоренц Цэрцэдийн төслийн E блокийн байраа захиалах боломжтой юм байна. Харин үлдэгдэл төлбөрөө та өөр тохирсон төлбөрийн өслөөр төлөх боломжтой ах нэ. За давуу тал нь гэх юм бол сургууль цэцэрлэг төрийн байгууллагуудтайгаа ойрхон оновчтой өрөөний зохион байгуулалт байгаа. Энэ өрөөний зохион байгуулалттай чухал шүү. Метр квадрат нь том мөртлөө ингээ ашиглах талбай ингээ багтаа нэг сонин байдаг шүү дээ. Тийм бол хэцүү юм байна. Давхартаа 5 л айлтай. Одоо манайх ч юм бол жишээл манай байр чи нэг 8 айлтай шүү тэгч. Хэцүү штэ 8 ч Хэцүү. айгу хэцүү. За тэгээ хоёр төрлийн хүүхдийн тоглоомын талбайтай ээжүүдийн амрах хэсэг бас тустай байдаг. 8 балын газар хөдлөлтөд төсвөртэй 150 автомашины зогсоол бүх айл нар үзэх цонхтой. За тэгээ хотын хамгийн үнцэнтэй бүс болох Сүхбаатар дүүргийн 11-р хороо. За бидний мэдгээр бол нөө сөвл эмнэлгийн зүүн талд байна. За тэгээ хотгоны ашиглалтын гүйцэтгэгч компани өөрөө хариуцах учраас одоо төслийн үнц нь бол алдагдах эрсдэлгүй гэдэг маш том давуу талтай байлаа. Худалдаж авчаад дараа нь зархаж гисэндээ үнэн нэмэгдэж гэсэн үг шүү дээ. Энд чинь 5 блок 600 стандарт зэрэглэлийн төсөл байгаа юм билээ. Тэгээд айл өрхийн гишүүн бүрт нийгэм соёлын хэрэгцээний шаардлага нийцсэн улсын цэцэрлэг байна, сургууль байна, сүлжээ дэлгүүр нь байна, төрийн болон хувийн байгууллага байна. За бүх төрлийн үйлчлэгний төвийн дэргэд байрлсан нь алтан цагийг тань одоо хэмнээд өгөх нэ. За тэгээд хаяг нийллээ тийм ээ. 11-р хороо бидний мэдгээр сүүл эмгийн зүүн талд нь байрлаж байгаа юм. Холбогдсны дугаар 75-22 22 75-22 22 гэсэн дуурлага өгдөрөө. За сошиал аяг нь Флоренц Цэрцэдийн цэг имэн гэдэг харахад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан чухал бүхэндээр Флоренц Цэрцэдийн зохицол бүрхтгах байлаа. Баярлалаа. За хоёул одоо хүн авах уу энэ нэвтрүүлгийг дуусгах уу гэдэг сонголтон дээр ирсэн байна шүү дээ. Одоо сонголт авсаал болчлаа л доо. Одоо нэг түүх зохиогоод нилээ идэм байна. Би баг нэг түүх зохиогоод дуустав. Аамш нэг чүү ай хоёрыг зохиогоод эрэх тавтахад чи их л. За тэгээ. Тэгээ чи хоёрыг би нэгийг гэж адил болох юм шиг байна тий. Манайхан жилаг зохиод болчихжээ. За гүбэр. Аюу гоо сэтгэмжтэй болсон байна тий. За энэ төрлийн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Анцаа Амийн хариуцлагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Волейбортын 800 волей хүчил мөн чухал бүхэнд Флоренц Цэрцэдийн зохицол хотхон байлаа. Өргөжлөлийн шар шуу нэвтрүүлгийн үлэм сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.